Дэлхийн нийтэд 2010 он хүртэл үлэнгөөр хийсэн мис заслын утас ашиглаж байсан. Харин үлэнгийн нано бүтэц өрөвсөх шинж чанартай байсан тул дэлхийд дахинд энэ утаснаас татгалзжээ. Монгол эрдэмтний бүтээсэн мис заслын утас нь цэвэр байгалийн бүтээгдэхүүн. Үхрийн шүрэмсээр хийсэн утас нь хүний бид нийлэмжтэй байх тал дээр өндөр үр дүнтэй болох нь батлагдсан. Судалгаа шинжилгээ туршилтын үр дүнд мис заслд хэрэглэх боломж 100% болохыг олон улсад таниулж чадсан байна. Ер нь малын монголчууд мал аж ахуй амьдрал ахуйтай хүмүүс малынхаа гаралтай түүхийдээ бүгдийг боловсруулж ирж туршиж ирсэн. Тэ амьдрал ахуйтай хэрэгжилж ирсэн. Тэгвэл дандаа сайхан боловсруулж өөрсдөө Монгол уламжилт арга технологи гэдэг юмтай байсан ард түмэн баггүй. Тэгээд тэрнээс л бид нар ямар нэгэн байдлаар энийг хөгжүүлэх шаардлагатай монголчууд. Өнөөдөр одоо тэр нэгдүгээрт мартагдаж байна. Хоёрдугаарт гадныхан хуулах гэж байна. Гуравдугаарт одоо бид нар тэрнийхээ үр шимийг мэдэхгүй тэр одоо нууцлагдмал тэр сайхан шин чанаруудыг ойлгохгүй ингээд өнгөрөхөө гэсэн энэ санааг манай аав бас шинжилгээний гавьяц зөвлөлтөнд доктор профессор Санжидэрч гэдэг хүн байдаг л да. Тэгэхээр манай аав маань надад чи одоо тийм юм судлаач гэж ингээд санаа хэлж ирсэн. Үхрийн шүрэмсээр хийсэн мис заслын утсыг монголчууд төдийгүй дэлхийн нийт хүлээн зөвшөөрлөө. Гэсэн ч хүний эрүүл мэнд амнаас яригдан энэ утсыг гаргаж авахын тулд дараах судалгаа шинжилгээ туршилтыг хийжээ. Мэдээж энэ боловсруулж байгаа энэ утсаа ариутгах хэрэгтэй. Ариутгахын тулд яг хөөр Шанхайд очиод би өөрөө утасны ариутгалын хамгийн сайн төхөөрөмжийн сонголтыг хийгээл ирсэн. Нэг удаагийн зүүнийхээ сонголтыг бас хийгээд ирсэн. Утсыг хэрэг бэлэн болсны дараа бол сав баглаа боодлын асуудал гэдэг. Тэр жишгийг бүр олуулсан стандарт жишг юм байна. Тэрийг хаана яаж хийх гэдэг л судалгаагаа хийсэн байж усаа гарч ил тэднийг хийхдээ асуудалгүй болцсон. Тэгээд одоо ямар ч ирсэн зүгээр туршаад мэдээж мал имлэг нохоо муур гэх мэт одоо ингээд юм дээр л цаашаа өргөлөл туршаад өргөсөл ягаад улан боловсронгүй болгох чиглэл ажиллаад явж байна. Монголчууд биднийг оюуны чадах өндөртөө болохыг дэлхийн нийтэд харуулах олон бүтээлийг Монгол эрдэмтэд бүтээсээр байгаа нь бахархууштай. Дэлхийн салбар бүрт монголчууд оюуны цараагаа гайхуулсаар байна. Хүн төрөлхтний чихийг сортоолгож элэг нэгтнүүдэд баярлуулсан энэ бүтээлийг үйлдвэрлэлд хэрэглэх хугацаа удахгүй үзье.